King Black 3 дугаар хэсэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Гэрлийн бурхан Эдийг сонгохоос өмнө түүний сүнс голомтод наалтай хэрхэн тулдсан. Гэрлийн бурхан босны дараах эцсийн тулааныг энэхүү сүүлийн дугаараар ярих болно. Гэхдээ эхлээд та бүхэнд хэрхэн хяналтайгаар нэг жисүүл дата авах аргыг зааж өгье. Unitel-ийн хэрэглэгчид 12 сарыг дуустал Тоги дансаараа нэгж болон дата авах бүртээ 20 үеийн буцаа олголт авах юм. Жишээ нь та 10,000 төгрөгөөр нэгж авсан бол 20% буюу 2,000 төгрөг нь дансанд чинь буцаж орно гэсэн үг. Тиймээс 12 сар шиг зарлага ихтэй энэ үед энэхүү кэшбэк хамрагдаж хувийн санхүүгээ ухаалгаар хэмнээрэй. Флаш Томпсон ахлах сургуулийн дээрлэх хүү байлаа. Түүний дараа цэрэг болж, араас нь супербаатар болж хувирсан. Гэвч одоо тэр бол луу. Тэнгэрт эйжент Venom луу өөр нэгэн симбиот лууны эсрэг тулдана. Харин ол Эдийг ахин нэг удаа өндрөөс шитгэхэд бэлэн болжээ. Хэдийгээр Эди эсэргүүцэл үзүүлсэн ч наалын нэгэн хэсэг хитрхи хүчрэг байв. Наал түүн тандаж түүний ертөнцийг хүүгэнч бас өөрийн болохоо хэлж ахин доош шиддэг. Харин энэ удаа Эди унахтаа түүнээс Venom-ын симбиотыг салгаж чаджээ. Яг л анхны шигээ тэд дахин нэгдэж Venom-ын хоолой Эдид сонсогдож эхлэх үед тэрээр нэмсэглэн ингэж хэлнэ. We are Venom. Харин ол ахин нэг удаа Эдийг алхтаа бүтлгүүцсэндээ уурлаж байв. Түүний жинхэнэ наал биш учраас дайм бодит ертөнцид өрнөж байгаа учраас Venom далавч ургуулan дэш нисв. Эди өөрөө кодекс мөн Venom-тэй нэгдэж чадсан учраас бодит ертөнц рүү буцаж чадахыг Venom хэлнэ. Тэд ердөө ямар төлөвт орохоо сонгох хэрэгтэй. Аврах том Venom-ын гар тэнгэрт харагдаж голомтод үлэмж бит Venom гарч ирхэн дээр. Тэрээр аврах том симбиотлог ердөөл нэг гараараа бит цатгаж харин Flash Thompson түүнийг Эди мөн эсхийг гайхан асууна. Хариуд нь Эди бид мөн хэмээн хариулж энэ тулаан зөвхөн наал болон түүний хооронд болохыг Flash Thompson бодит ертөнцид очихыг хүснэ. Гэвч Flash Thompson өөрийнх нь бие бодит ертөнцид булшинтай эвтэж байгааг хэлэхэд түүнийг зүгээр л өөрт нь итгэж булшин дээр очихыг Эди хэлв. Эди хүү дээрээ хурдан очих ёстойг санаж Флашыг орхин наалын байрлах өндөр замхаг руу ниснэ. Гэвч Venom Эдийг түрүүлэхийг хүсч тэдний биеийг хурц гэрэл нэвтлэн гарна. Venom юу болоод байгааг Эди мэдэж байсан бөгөөд гэрлийн бурхан ирсэнг Эдид хэлдэг. Venom тэрхүү гэрлийг хашгирч, архирч, нүд гэлбуулахыг мөн түүнтэй адил симбиот ч гэлээ арай өөр болохыг мэдэрсэн юм. Эди Venom-оос салж доош унахтаа түүнийг өөрийг нь битгий орхио чимээн гуйж байлаа. Гэвч Venom тэрхүү зүйлд өөрийгөө өгөх ёстойг нь сануулж Эдийг заавал дахин олж очихоо амладаг. Эди нулимс туслуулан доош унахад гэрлийн илтэрхийнүүд түүний биеийг бүрхэж нүд нь гэрэлтэж байлаа. Яг энэ үед бодит ертөнцид Reed Richards өнөөх гэрлийг гартаа барин энергийн хүүсвэрийг нь танин мэдэж бүх зүйлийн учрыг тайлжээ. Гэрэл шууд л Эдигийн биед нэвтэрч харин Эди түүнийг дуудахыг сонсож мэдэрч байлаа. Нөгөө талд луу болон хуурсан Flash Thompson Arlington-ы оршуулгын газар дээр ирж Эдигийн зүв гэдэгт найдан өөрийн булш руу нэвтрэн орно. Түүний симбиот булшинд нэвтэрч мөн өөрийгөө иргэн ирж буйг мэдэж байв. Flash Thompson үхлээс иргэн иржээ. Энэ хооронд бодит ертөнцид наалын өдөөс зогсох цорын ганц нэгэн Silver Surfer байлаа. Тэд өмнө нь уулзалтаж байсан ч гэрлийн бурхныг харсан Silver Surfer-д наал тэмч гайхмаар биш байв. Тэрээр хавтангаараа элд бүтээж түүний эсрэг тулдахад бэлэн болжээ. Харин ол гэрлийн урд хичнээн хурдтай байсан ч хажууд нь үргэлж ханахуй даган хүлээж байдгийг сануулan Silver Surfer-ыг нэр төртөөр хороохоо хэлнэ. Харин Silver Surfer өөрийгөө ганцаараа биш гэдгийг хэлж наал хойш иргэн харахад Ахмад Америк хөшөө авагчдыг цуглахыг тушаан дэлхийн хамгийн хүчрхэг баатрууд түүн рүү дарж эхлэв. Гэвч энэ дайралт бол ердөөл гэрлийн бурхан Эдиг гэртэл цаг ожих төлөвлөгөө байлаа. Эди ч гэрэлтэй амжилтаа нэгдэж шин төлөвлөгөөр баатруудын өмнө наалын өмнө гарч ирдэг. Гэрлийн бурхан шинэ эзэн биеэрээ түүний хороосон хин нэгнийг сонгосонд наал гайхаж түүнийг хичнээн удаа алах ёстойг асуун Эди түүнийг огтхонж айлахгүй байгааг хэлв. Гэтэл гэрлийн бурхан Эди Торын алах Mjolnir Silver Surfer-ийн элдийг татан авч наалыг хороож чадгаа хэлнэ. Тор түүний Mjolnir-ыг дуудаж чадсанд итгэж ядан Silver Surfer-ч бас түүний хавтанг буюу элдийг нүдэрдэж байгаад маш их гайхаж байлаа. Тэрээр Surfer Thor Spider-Man 3-ыг үлдэж гэмгэн хүмүүсийг хамгаалахыг тушаан Mjolnir элд хоёрыг асар хүчтэйгээр авсаргаж хурц гэрэл наалын нүдийг гэлбхан дээр. Тэрхүү гэрлээс Эди өөрийгөө мянган удаа хоёр дахь боломжтой нүүр тулах эргэн ирэлтийн хаан хэмээн дуудаж асар том сүх далайн наал руу дайрдаг. Тэрээр Mjolnir болон Surfer-ийн хавтанг нэгтгэж өөртөө тулааны сүх бүтээсэн байлаа. Наал зүхтаа тэнгэрт байсан луунуудыг түүн рүү давталуулж харин Эди тэтгэр луунуудыг бөөгнүүлэн сүхээрээ бүгдийнх нь толгойг тасна. Эди луунуудыг хороож наалыг нуугтаа болоод гарч ирэхийг хэлэхэд наал симбиот илдээ далайн түүн рүү дайрна. Гэвч Эди элдийг гараараа зогсоож түүнийг дахин элд болон луунуудыг өдөртөхгүй хэлэн бүхэл бүтэн All Black-ийг гэрлийн хүчээрээ замхруулан устгадаг.
Наал түүнийг яаж энэ бүхнийг хийгээд байгааг ойлгож ядан асуухад Эдди шууд түүнийг ялагдсан гэлэн доош шидэж эцсийн дайралтаа хийхээр бэлтгэн. Гэтэл наалын удирдлаганд байсан Селестиал хөдөлж тэдний байрлах газар руу гараа сунган дайрав. Харин Эдди шууд л дэше нисч Селестиалийн толгойг мөн л ганц дайралтаар тастаж орхив. Тэрээр шууд л наал руу буцан нисч замд нь луунууд дайрах гэсэн ч Спайдермен замыг нь цэвэрлэн симбиотыг ямар их үзэн яддаг талаараа Эддид хэлнэ. Зохиолын эхлэлд наал Эддийг өндөр барилгын дээвэр дээр багалдууртан барьж байсан бол энэ удаад гэрлийн бурхан Эдди наалыг барьж байлаа. Эдди өөрт нь хийсэн бүхнийг түнд сануулan сүхээ түүний цээжинд зоож биеийг нь бүрхсэн симбиотыг сүхтэйгээ цуг суглан гаргадаг. Энэ бүхэн эхлэхэд түүний хамгийн их мэдэрч байсан зүйл итгэл найдвар үгүй, унах мэдрэмжийг түнд мэдрүүлэхээр барилгын дээврээс симбиотгүй болсон наалыг доош шидэв. Итгэл найдваргүй болсон наал газарт цус нүчтэйг утгалдаж Эдди өөрийг нь хороосон ч түнэр харанхуй хүүгийнхэн дотор оршсоор байхыг хэлнэ. Харин Эдди хүүгийнхэн талаар ярмаар байгааг асууж түүнийг тэрвэн дээш нисгэн тэр. Наал Эддийг хизээч өрөөсөн суллагдахгүйг харанхуй гэдэг зүйл мөнхийн болохыг сануулж байв. Тэд дээш нисцээр дэлхийн симбиот бүрхүүлийг нэгт гарч задгаа сансарт гарна. Гэрлийн бурхны нүүрнээс гэрэл цацарч наалын нүрийг хайлуулж байв. Магадгүй наалын зүв байх харанхуй үргэлж оршсоор байх болно. Гэвч Эддид энэ бүхэн хамаагүй. Тэрээр наалыг нар руу авчиж энэ бүхэн дийлэн буюу хүүгийнхэн төлөө гэж хэлэн харанхуй бурхан наалыг нарны гадаргуу дээр хумхын тоос олтлон шатааж орхидог. Гэрэл Эддигээс үнийг мэдэрч байгааг асуун түүнийг хороож чадсан мөн наалын удирдлага дор байсан голомт эрх чөлөөтэй босныг хэлэхэд Эдди шууд л дэлхий рүү буцан ниснэ. Дэлхий дээр симбиотууд чөлөөлөгдөж Блейдийн цуглуулсан цус орогчид баяраа тэмдэглэнгээ Дракула мандан мадраг хэмээн Блейд рүү дайрахад бэлтгэж байлаа. Харин Блейд шууд л тэднэр үрсэн дайрахч цус орогчид хэтэрхий олуулаа байв. Цус орогчдын мэдэхгүйж Блейдийн мэдж буй нэг зүйл байсан юм. Тэр бол цаг хугацаа. Хотод Алидийн өдөр болсон байх бөгөөд наал өхөж дэлхийг бүрхсэн симбиотууд эхнээсээ арилж байв. Цус орогчид нарны гэрэл үнс болтлоо шатаж ажиллаа дуусгасан Блейд хотыг ажиглан нэмсэглэн зогсно. Тор Silver Surfer 2 Эдdiгийн үлдээсэн сүхний дэргэд очин яахаа мэдэхгүй хэсэг зогсож хоёул өөртөө зэвсгээ дуудахад сүх задарч Мьёлнир алах ба хавтан болж өөртөө эзэндээ очдог. Дэлхий дээр байсан симбиотууд чөлөөлөгдөн тэнгэрт замхарч харин Эдди дэлхий дээр иргэн ирэв. Спайдермен түүнийг үнэхээр Эдди гэдэгт гайхаж түүнд баяр үргэнэ. Харин Эддигийн толгойд зөвхөн хүн л бодогдох бөгөөд дийлэн рүү яран очиход наалын шингээсэн харанхуйтай тэмцэн тарчилж байлаа. Эдди дийлнийг тайвшруулан тэврэн авч түүнд хайртай ба бүх зүйл сайхан болохыг хэлнэ. Харин дийлэн наалын нэгэн хэсэг одоо ч түүний дотор байгаа ба яг л шатаж буй мэт маш их өвдөж байгааг хэлв. Эддигийн хийх гэж буй зүйл маш их өвдөхийг дийлэн сануулan гэрлийн хүчийг ашиглан дийлний цээж рүү гараа хийж симбиотыг салган авдаг. Наалын харанхуйг дийлэн өвлөж авахгүйг Эдди хэлэн түүний дотроос гаргаж авсан симбиотыг бие цатгаж юучгүй устгадаг. Энэ үед Эдди эргэн хөндөөлөвтөд орж эхлэх ба юу болоод байгаа гэрлийн хүчнээс асуув. Түүний хийх ажил дууссан бөгөөд түүнийг хамгаалах гэрэл одоо шаардлагагүй болсныг мөн Эддид өөр шинэ үүрэг оногцсныг түүнийг өөр ямар нэгэн зүйл болон хуурсныг хэлж орхин оддог. Харин үүний хариуд Эддиг өөр нэгэн симбиот бүрхэн авах бөгөөд тэр бол хуучны анд Venom байлаа. Venom амсны дагуу түүнийг олжээ. Харин бусад симбиотууд түүнийг тойрон эргэлдэх ба дийлэн Spidey 2 Эддид санаа зовж зүгээр эсэгийг нь асуухад бид зүгээр хэмээн Venom хариулав. Эдди хүүгээ түр хүлээхийг хэлж Venom дээш нисгэд хотод үлдсэн симбиотууд ч бас түүнийг даган дээш хөрч байлаа. Эдди тэр бүх симбиотуудын дуу хоолойг сонсогч яг юу хэлээд байгааг нь ойлгохгүй байв. Симбиотууд Эддитэй өөрсдийн эртний хэлээр ярилцаж байгаа учраас харанхуйг тэр ялсан учраас симбиотуудыг чөлөөсөн учраас Эдди бүх симбиотыг удирдах голомт нь болсон юм. Тэрээр симбиотуудын шинэ бурхан болжээ. Өөрөөр тэр бол харанхуйн хаан King Black. Ингэж King Black комикийн үндсэн зохиол өндөрлөдөг үлээ. Энэхүү ивент нь маш том цар хүрээтэй зохиол бөгөөд 3 хэсэг болон гарсан үйл явдлууд донд маш олон дөрүүдийн төвхөд ч бас гардаг. Хэрвээ энэхүү зохиолыг бүтнээр нь ойлгохыг хүсвэл өөрсдийн биеэр уншихыг санал болгож байна. За тэгэд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад сэтгэлдээ үлдээхээ бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.